ичхэндэн кевиг өгнө одоо. Өдөр дунд нэг 5 яваа гэдэг. Кевиг өгч гэдэг. Улаан кевиг. Нэг ичхийг тийшээ. За энийг ингээд хийгээд энэ дараа ичхэндээ нэг ус өгнө. За тарааж агаад юуд. Ашагийн дагуулаад өгч. Вайтнер. Танахи тоногоос ногоо сайхан гарч ил тэгээд кевигийн шаардлагагүй болнаа. За эднэр хашаад. За одоо ичхэндээ ус өгнө хөхтөд худгаас ус авчгаад Чара. Чи нөгөө тэр тавгнуудаа ойртуулж авд юм үү тэр? 2-5 бас нэг кострал байгаа шүү дээ. Хүү мэн аа хоёр. Бана. Энэгээр би нэг шороолч. Наашир хармаа мө нара усаа. Ичхэндээ ус өгье юм ээ. Нөгөө сэрхтаа ус өгөөд. Көлмөтаа сэрхэ бас нэг ус өгөө тий. За. Инуг та ингээд хон хастай. Тэг чи явах юм уу? Хайсан дамжтай байж. За тэг. Тэгчээд усаа уугаад дуусчихсан байх юм бол дахиад өгнө. За юу? За. Тагруулаа. Дэс ус хийж өгнө. Нэг зайлж байгаа жоохон шаартай юм байна. Шахуулаа байж. Тий. Ийм шаарт усыг л ишиг уухгүй шүү дээ шаарнаас нь. Цээрлээд. Маш цэвэрхэн очоод өгч. За энийг таираа юу. Дундаа баримт нэгнийхээ гутлуур асгаж болох. Жохон гэж яваад. За тэгээд. Ичхнийхээ тавгнууд гаргасан юм аа даяар. За. Нэг нь тэр сэрхийн хашаан дотор байсан тий. За тэндээс оруулнаа. За тэгээд. Яна. Сэрхийн тавга гаргасан. За гаргачих. Обай. За ирээд уунаа тэр. Таяраас жоохон үргэж яана. За одоо ичхнүүдтэй нэг хашаад ав. Тэр жоохон усаа бас авчих авт. Энэ өгдөө үргий. Нэг бас ингээ хэвгэн жоохон зайлж агаад. Тэгин хаагаад зааж. Одоо тэгээд тэр устаа хийв. Яс жоохон шороод. За энэ хөнгөн. Ашиг. Чүбэ. Тэр зүгээр усанд ингээд гүйж идэм үү. Тэ ингээд халуун нөтгтөр байгаа юм чинь усыг байнга өгн тасралтгүй өгч яах яста. Одоо энэ саунд хэрүүгээ дуусчихсан байвал дахиад нэмж өгөөд бохирдсан байвал асгаж агаад цэвэр ус хийж өгөөд дахиад усыг наавтаа мэдээ өдөртэй. Тий. Одоо мөрнийхаа витамин өгье. Нөгөө шар юугаан өдөр дунд нэг өгнө штэ. Тамирын шар тий. Та хоёр мэднэ штэ тэр тамирын шараа. Ороод аваад тэр аваад. Нэг юм ингээд газар дээр тавьбал шороолч штэ наач чулууна алдаад. Тамирны амрал чулуур. Нэг бас ихсэрч ихэд. Өдөр дунд нэг өгнө тий. Аав нь малдын усны дээж нэгнэ. Анахтууд яаж тагаа нэгнэ. Ян зүрийн нийлс шороо 9 кг. Тэ хотоодонд орсон хог уугийг одоо гаргадаг. Үйлчилгээтэй.
Томаа дунд нэг 30 г, жижига дунд нэг 20 г гээгээд өдөрт нэг адуу гэж тэгээд ухаантай мал юм уу? Тэгээд ихэндээ нэг жоохон цээрэлж барьж нэг жоохон яаж байгаа л тэгэл нэг 2 удаа амруу хийх юм жигт. Энэ хүн надад хэрэгтэй мэй гэж байгаа юм байна гэж ойлгоо шууд. Шууд өвчнө одоо бол. Нэг үе бол уулгана гэж бас нэг жоохон хэтэргэлж бараа жоохон маягилна. Одоо бол юу ч асахгүй. Анхандаа хэл арин түлхэхэд бас зарим нь асгаад гадагшаад усаагаад идэг байсан. Одоо бол ингэж асуудалгаа үүж байгаамаа. Ургамлын тоо жоохон ховордаад тэгээд бас одоо сүүлийн үеийг одоо ингээд хижээлээр уралддаг болчлаа бас. Өвсөр ургамл ашигтай ургамлын тоо цайраад ашиггүй ургамлын тоо уулшираад одоо бас бүрэн авах тэр витамин өөрөг эрдэс бачсаа бүрэн авч чадахгүй тэгээд одоо сүүлийн үед ингээд нэг витамин тарай шингэмэн бас нэг цусын шингэлэх үеднээс наатар энэ төр бас хийдэг. Тэгээд тэр наатар нь болохоор яг нэг тэжээлийн хор арилгадаг. Байнгын уяас хэв гэдэг дахаараа бас нэг хөлмөл нь бидэрдэг. Бас цус нь өтгөрдөг. Тэр талуудын тэгээд тэр шингэнаар жоохон цусын шингэлж өгд юм байл. За энэ болохоор энэ жил ирсэн мөрөө битүү. Одоо хий залан болох юрэ. Улаанбаатар хотоос манай нэг дүү тэнд бас мөр хар үйдэг мөр тэжээдэг. Тэр дүүг арнах болсон мөр. Энэ болохоор өнгөрсөн жил манай 100 жилийн өв болсон. 100 жилийн өвд би хий залан насанд мөр аригд ирсэн. Одоо яг манай сумаас ганцаараа улан ариг төр авсан л да гэхдээ яг энэ сумын газар шорондоор уягдж энд байж байгаа хувьд ганцхан энэ хөрмөр аригдсан. Тэгээд манай нутгийн нэг компани манай одоо эхнэр нь манай сумын гаралтай гэсэн. Тэр хүнээс ингээд бэлгэлсэн Мэрэлцаа гэх компани захирал бэлгэлсэн бэлгэний мөр байгаамаа энэ өвл ирсэн. Энэ болохоор 100 жилийн өвд дээр барь орсон. Тэгээд өнгөрсөн жил сумынхаа наадамд ам гэж байсан. Тэгээд жижиг сажиг одоо ова тахилга милалга наадмууд олон аригцэн. Энэ болохоор одоо хавчиг азрах. Энэ болохоор бат сайхан дарга гэдэг одоо манай энэ дэр хангаан Монгол улсын алдарт уяаж дайманы минь бат сайхан гэдэг манай аймгийн засаг дарга бас хийж яасан. Тэр бат сайхан даргын унган над вэ тэр хүний өгшилтэ. Сумынхаа наадамд нодлон төрүүлсэн 100 жилийн агаар 12-т өгсөн. Тэгээд бусад төрийн жил хизааландаа бас сумынхаа наадамд аригдсан. Тийм одоо энэ жил хавчиг азрах. Хавчиг 6 настай. Тийм адуу энэ болохоор Эрдэнтийн аймгийн алдарт уяач Гэзэг Ганбаатар Ганбаа гэх тэр хүний адууны өгшилтэ. Тийм л мөрдөд тэжээж эндөө одоо тэгээд нөгөө тэжээл юу болохоор бас нэг 4-5-аас илэхгүй олон мөр тэж ах тус маяг зардал ихтэй бас. Одоо шилэн очоод аваад тэр. Газар туунгаа. За юугаар оруулаад байна. Одоо дараагийн ажил мөрдүүдээ нэг хөлсөлнэ. Өглөө нэгийн хөлөргээд ирсэн. Тэгээ одоо 3-ын өвч хөлөрөх ястаа. Тий. Тэгээд бидээс хоошоогоо салхинаас урд нэг хөлөргнө. Одоо ингэсгээд 1-2 цагаад салхиос эхэлчихдэг. Манай жоохон салхилаа болохгүй байна. Одоо манай байрны хүүхдүүд хичээлд байгаа хүүхдүүд одоо ирнэ ингэсгээд 12 гээд хичээл дараад. Тэгээд эднүүдийг ирэхээр мороо хөлөргнэ. За энэ хүүхдтэй нэзүүлэх. Хүүгийн нэзүүлээд нөгөө нэг тусаадаг тий. Спиртэн тусаагаад автан дээ. Часамаа. Сахоо сахарч. Өөсэ.
Маамусаа. Хоошоо гарч би. Тэр нэг юу ганах болсон. Та нэг үедээ явснаас хойш тэгээд. Тэгээд цаан хөрч дээр аягаа. Ноосга ханхан аймагт явж хат. Уцтад ах болсон. Тий. Тэр жижигэн тавирдөө. Энэ хоёр бас тавирмаар анаагаад булаацалдаад бас ширээ. Тэр бас хэцүү аим шигтэй. Хүнлийн дэлгээ даав талаад ял. Гуа байж. Тогтоод. Энэр даав тавьчих юм нэг. Даав дэвсэ. Үгүй шин. Бол өдөртний жоохон юу. Чара тэр эмчийн юу аа. Хит хонжаад ийлээ. 25 одоо 24 болсон байна. Сарын 1-нд төрсөн тийм. 4 сарын 1-нд жаадмаа. Дараа 4 сарын 1-нд аймгийн төрсөн одоо ингээд 25 хоног. Нэраа хөвгтөг болохоор сар 2 сар хүртэл 8 удаа кинэлт байна. Тэгээ 2 дахь удаагийн кинэлт нь удирч байгаа. Тийм. Аймгийн төрхөөс ирээд 7 хоног. Энийг таалах уу? Ирээд кинэлт хийгээ гэсэн тий та. Тий 7 хоногийн дотор цагсаа нэмчирээд буцсан. Тий. Ирээд 7 хоног одоо 2 дахь ирж байна. 2 сар хүртэл 8 удаа кинэлтэнд авах хэрэгтэй. Тэгээ төрсөн ээж 42 хоногийн кинэлтэнд авах хэрэгтэй. 42 онжиж нэраа юусаа 28 хоногудаа гарах хэрэгтэй. Ээж нэраа 42 хоног дотор кинэлтэнд авах. За. Тий. За энэ болохоор нэрээ шаргалт хийсэн. За тэгээд 2 сар 7 хоног болоод 2 сар хүртэл 8 удаа кинэлтэнд орох ёстой. За би адуугаа яваад хараад ирсэн. Гүй унгаж өгөөгийн хараад ихэд. Хариу буцаад ирнэ. Мамуу гайгүй юу гэт одоо нэг Кевинээс зүгээр. Ээжнэр хоёрын бие юм байна. За. 2 сар хүртэл 8 удаа кинэлж явах гэсэн. Багийн эргэлт хийж явж байгаа. За баярлалаа. За. Бай. Мороо уралдуулаад арих төрөө аваад асарт ороод цуллуулж явах шиг одоо сайхан мэдрэмж бараг байхгүй. Ер нь бол тэр шиг гоё мэдрэмж бол хаанч байхгүй. Адуу гэж тэнгэрлэг мал. Адууныхаа хажууд очихаар одоо химэрлэг мал адуу гэдэг мал бол бас жилхэн мал бас нэг их шаардлагатай хайгуу цаг байгаад ягзаараа байж байдаг. Тийм мал даа дөөсөл.
Монгол адуу Монгол азраг гэдэг бол одоо маш их ухаанд. Гүйгэн одоо алдаж сарниулж нааш цааш явуулахгүй. Чон ухаанд унаг бариулахгүй. Ер нь бол их л ухаантай мал да адуу бол. За тийшээ нэг хэцээсэн жоох. Аба. Чөппэ. За. 어떤 세상에서 만나 또 좀 잘해주노 өвсөн халлуур жусан харцлаа Улсын дунаахын байна Туласахнаа соротоо Отренато тармена Атто минь сарасахмена Атто чумбеж 잘하잖아 Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхын зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. 100% модны цаасаар хийсэн цайруулагчгүй, эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн. 2 давхар зузаан хээтэй дардастай тул тос усыг сайн шингээн. Мөн Soft Leaf-ийн норгож хэрэглэж болдог модны цаас нь 3 давхар өөдөн савлсан 2 төрөлтэй. Эрүүл мэндэд ээлтэй цаасан бүтээгдэхүүнүүд танай гэр бүлийн шилдэг сонголт. Soft Leaf. Bermuda 200cc, 250cc энгийн мотортой. Чанартай хэрэглээний Cross 200cc, 250cc мотортой. Давуу тал сайн бэхэлгээтэй, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, маш зөөлөн явдалтай. Хянах электрон дохио, ледтэй, хойд дугуй 100 90 19, урд дугуй 90 19-тэй. Угсрахад маш амархан, бараг бүх эд анги үйлдвэрээсээ угсраатай ирдэг. Хойд амаржина 2 төвшөнд өндөр намыг тааруулдаг. Оригинал сэлбэг хэрэгсэлтэй сэлбэг бүгдийг худалдаалж байна. Эргээд засвар үйлчлэгээний зардал хямдхан. Мотор хороопондоо 1 жилийн баталгаатай. Холбогдох дугаар 8079 8080 9911 1525 9976 69 69. Хотел хөлдөөгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөөгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилэн нүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. Өсчөөдөө ингэж яг гайгуулчих юм байна. 6 сар хүрэхээр. За одоо ямарч байсан. Харган дотор байж. Зэт ирлээ. Кэргүй тэрэг л байна.
Хоёрч жоохон үржигдэр тарсныг өнгөнөө утаг болчих. Тэр байгаа. Тэр үчийн галзанг гэрэн галзанг өнгөнөө байгаа нойр нас сэргэж ах шиг байна. Очгол дундтад байт юм аа одоо гаагүй. Хадага явж байна. Көл гарын элэх холгох зэрэгээр бас тохиромжгүй баяр нь бол. Сур тэгээд хоньны ноосороо күзөвч сарлагын хэлхсаар нөгөө гэрийн бислүүр осор кээж ирснээр нь тэр бол бас эдлэгатаа уртуудаа олон жил хэрэгэлдэг. Одоо дэс ирмэн болохоор 100-100-ыг өнгөрүүлж яаныг ой тэгэл наранд гандал тасраал алгуулцдаг. Сур бол тэгээд доотлон 5 жилдээ ажиллаа тэгээд 10 жил чирэн тэгээд байж идэг. За сур саваснаас гаргаад тэгээ жоохон хатааж нэг их хатаахгүй яг сайхан тааруулж агаад тэгээд илдээд тэгээ загсны тос төрхөд тэгээ дараагийн хазаарч өдөр одоо хийх юм хийнэ. Загсны тос төрхсөн сур бол гоё өнгөтэй өнгөлөг тэгээ зөөлн болж өгдөг. Тэгээд эдлэгатаа болдог бас ингэж гараар илтсэн элдвэр бол маш эдлэгатаа тасрахгүй Батбек болдог. Нөгөө нэг тохиромж янз бүрийн юугаар илтэх юм бол бас жоохон сур жоохон хэврэг тасрах талдаа болчдөг бас нэг үйлдвэрийн сур мөр шиг. Ер нь ингэж гараар илтэж гараар хийсэн юм бол маш Батбек чанартай болдог. Уламжлалаараа хуучин арга техникаараа илтж хийсэн юм болгон нэр нь батал эдлэгээ сайтай уртуудаа эдлэгээтэй болдог. За одоо бид ингээд тамирынхаа нуус аваад тэгээ сайхан хуг нөвшин цэвэрлээд түйдэг гэдэг юм хийн тэр түйдгийнхаа хажуугаар эрээд одоо ингээд ийг гэдэг юм нэг ийгээд үргэж аваад тэгээд одоо ингээд авчаал. Энэс одоо нэг л өстө иска туургнууд итнөө штэ. Иска туургын отлын вадин осрубчойн одоо тэ хослон гээд ярагдаад байгаа тэр үг энэ угаар уу. Тэр винтсинт одоо бид тэр кэглэхгүй. Илэн жисний юм ажиллаж. Миний аваас ингээд үлдсэн авээч нахтын одоо би бүгд ийм хөдөлмөрч гүрүүдээр утх үедээ нь одоо би ингээд ийм хөдөлмөр хийгээ явж байгаа. Одоо нэг ингээд нямнууд ингээд ураагаа тэгээд авны нэг зурга Аламан завтагаар нэгэн ураа заваад дэсэн томна дээлан уйна кэтэгүнэ ажил ганцхан тэнэг би бас хийдэг бүхман хийдэг зэрэгдүүлээд одоо энэ манай бүхмөрөн сүм одоо гэрвэрдэг гэрийн утас одоо би ингээд бараг ярьчихдаг. Одоо 2-3 найлын захиалгатай тэгэл ингээд яриад зүү ширхгээр ингэж буугаал тэгэл айлттай өгдөг. Манай энэ бүгдтэй хамжаад энэ өнөөдрийн хугацаанд ингээд энэ дөрвөн нэг гэрийн
Дөрвөн бис хоёр довтлого томнаад үлгэж байна. Одоо бидэнхэд улуулаа болоод. Одоо ингээд эрэгтэйчүүд нь татнаа. Эмэгтэйчүүд нь ингээд томноод эндээс үлгээд тэгээд эрэгтэйчүүд нь ирээд татнаа. Хоньны ноос нь энэ туургийн ноосор хошлон хийж хоньны ноос хархийдэг. Энэ бас хоньны ноос нь тэрмийн боолгаа энэ цохрууд нь тэрмийн боолгаа гэдэг. Энийг одоо гэрийн эргээ гинэ. Энэ одоо тэмээний ноосарын олон байна. Энэ гэрийн эргээ гинэ. Энэ зээг хоньны ноосоор тумдаг. Гэрийн зээг бүрүү зэвэр ингээд бүрүү зэвэр хойшлнаад уйнаа зээг барьж уйна. Энэ гэрийн дотор биш хошлон хийж байна. Гэрийн дотор биш. Энэ одоо гэрийн гадар бисэн. Гадна талын бисэн. Гурдан бис байгаа энд. Гадны хүсээ дахиад барьдаг. Энэ гадна бисэн. Юугаар хийдэг? Ямар баялал мадрах нь. Энэ адууны дэлээр хийсэн байна. Өхрийн сарлгийн килх саарч гин энэ адууны дэлээр хийж. Тий, бүх байдаг. Адууны дэл бүх батгуулж игдэг тасрахгүй. Энэ довтлог нь байна. Дөрвөн довтлогтой хийдэг. Урдан бис дөрвөн довтлого. Одоо эднэрийн татаагүй байх юм байна энэ адууны дэлээр. Энэ сарлгийн килгсэн. Энэ адууны дэл. Энэ одоо бас эргээнүүд байна. Дөрвөн эргээ. Тэрмийн боолгаа. Одоо энэ эмэгтэйчүүд ноосоо цохоод ингээд томоод одоо энэ эмэгтэйчүүд нь татнаа. Татаад нөгөөс дээс болгоно. Өшөө төвчний биш юм уу? Тийм ээ, хэлдэг. Одоо нэг ийм гурван судсан байна. Нэг нь кэлэн гэж хэлнэ. Өтийн өргөн гэнэ. Ямар утгатай гэдэг. Татдаг нөгөөдөл нөгөө энэ гурван судсыг давхарлаж өчмөр дээс болгож ирсэн үг. Энэ ясчүүд хийдэг. Зэдэлж бид амна. За энэ тестийн томсны дээдлийг ингээд гурван судсаар томоод томсчиход татчихлаа. Маашаа хийхэд өчмөр. Эцэс нь жоохон өчмөр яачмаар. Өөрөө зүрэн цац үзсэн үү? Кэлэн үлнэ кэлэн. Кэлэн гүргүд. Таг үлнэ. Тоггүй. За гуйлаа гэж ичмэн одоо бүсэд ирэхлээр татгалаас нөгөө дээш нь нөгөө одоо томогдно. Одоо ингэж томх юм аа. Эргүүлж байгаа юм. Тэнд эргүүлээд одоо ичмэн ингээд бүр бүсэд бүр одоо ингэ бүр хатуураад ирнэ ингээд. Хатуураад ирэхлээр ичмэн бүцлээ гээд татна. Татна гэж одоо хэлдэг да татгалаар ингээд нөгөө ордог. Жишээлбэл энэ модгүй шачин дөрөв гурван суцсан чинь хооронд ингээд ачилдаад дээс өлөө гоё гарч өгөхгүй шүү дээ. Одоо сая маань залж татсан дээрсэн дэр өөрийн хатуу сайн болж өгдөг. Энэ гурван ерөнхийдөө хоорондоо нийлэх юм байна. Энэ гурван хоорондоо нийлүүлнэ гэсэн үг. Гурван суцсаар. За хоёул тийш явъя. Байгаас Ховсаймгийн Монгол тэргүүний сум болох бүхмөр сумын одоо ингээд 4-7 сумны одоо Монгол гэрийнхаа баруунцынхаа асууснаас ханаас ингээд гаргаад ирэх юм байна. Тий. За энэ одоо ийм эрэгтэйчүүдээс томсны дараа эрчүүд нээдэг ажил юм. Эрчүүд нээдэг. Одоо төрийн ажил гэж одоо бас манай хөгчүүд ярьдаг байсан. Одоо ингээд мөртөө мал хар харын сүүл дэс татчих юм бол заавал ирж бас нэг гаргүй ярилцдаг. Тэгээд дэс татчих үед энэ төрийн ажил зөвхөн оролцоостой л гэж одоо хөгчүүд ярьдаг байсан. Жиг дэрчүү бичсэн. Тэгэхээр ер нь 3 зэрэг ирэх юм биш. Зэрэг. Тэгээд эндээс борд үз. Аюу сул байна. Чи дахиад мөн жиргүүл. Тохиолно. Тий. Ингээд борд үзээд мэднэ.
Одоо ингэ зөв үү? Зөв. Яг энийхээ нөгөө гар би орчих ёстой гэж байна. Энэ төрийн ажил хийлдэг байсан гэгч. Хүн болон надад нэг дэс татчих хэдэл ингээл явжсэн хүмүүс ирээд юмд нэг гар би оролцоод. За энд бол ингээд нар зүгээр хийж хэлдэг тийм. Аа. Яа нэг байж. За энэ ч рүү тарилсан. Бас нэг нар дээр үндэ яг нэг зүйл төрөл нар зүйл гэж. Оо энэ бас таны бас нэг юм байна. Татаж ирэх. Нэсчилч нэг жоохон татчих юм. Энэ бол бас нэг хүний хөдөлгөөн байна. Аа. Бас нэг гар хөдөлгөөд энэ бас хүний бие тавиулсан. Тийм шүү. Нэг бас тасал хөдөлгөөн. Тасал хөдөлгөөн байна тийм. Ингээ гурван дэшиг нэгтгэл рүү нэргүүлж хагаад тэгээд энэ гурав чинь нийлээд нэг бол. Нэг дэс болно гэсэн. Одоо гурван суцаар одоо томжоо юм байхгүй. Энэ суц. Энэ гэрэг биш. Одоо энэ манай гэрэг биш. Юунд өөр одоо тэмдэглэлээр чигээр хатган одоо темаш темээ бомдаш миний дэсэн ашигласан. Өөрийнхөө дээл одоо дээл бухимдлыг нь ашиглаж шүү дээ. Энийг бол. Одоо юу вэ? Бухимд. Өөдлөө уяал та. Замана монголчууд одоо ерөөсөө монгол хүний оюун ухаанаар мэдчих аа. Уяаг үлдэх гэж шүү дээ. Тэг яг. Яг өөрийнхөө хөдөл мадах ашиг шимээр. Тэгээд өөрийнхөө хэрэгцээний одоо дээсээр юу хийдэг бухимдлыг нь үлдэх шүү дээ. Одоо ажил сул байж болохгүй. Их сул байж болохгүй. Их чангаас байж болохгүй. Чангаас болохгүй. Их чангаар өргөжлөх юм шууд тасрна. Одоо хоёул энийг шалгая тараа. Ажил чангаа ажил одоо сул байна. Ингээ харахаар ингээд нэг чангаа шивээ энэ арай жоохон юу баг үстэй. Зайтай хоорондын зай. Ингээ шалгасан. Энэ бол бүр юу вэ? Энэ бас нь сул байна. Сул байна. Тэгмээ чи ингээд барихаар аянда мэддэж байна. Тийм ингээд барихаар мэддэж. Энэ чанга. Энэ арай чанга. Зөв яг. За одоо ингээд юу яа? Тэсэн бидэн болоод ирэнгуут нь тэндээс гурыг нийлээ. Тэндээс нэг жихэд татдаг ажил нь тэндээ эхэлнэ надаа. Тэгээ манайхад энэ дээгүүрээс гардггүй. Тэр хөө дандаа төөс гарна. Бас тийм бас нэг том одоо юу. Энэ бас нэгдүгээр цаглаар аюулгүй ажиллахын дүрм юм байна. Хоёр дахь болохоор чи одоо ингэж ирчихсэн гэдэг эндээс чи ирчилж байгаа байхгүй. Тэгэхээр санаангүйд хүний одоо хувц хунаар бидний өсөнд яхад энэ шууд ингээд орогдол өгчих юм. Тэгээд энэ нөгөөдөө одоо хөдөлгөөний аюулгүй байдал нөгөө талаар болохоор бас нөгөө энэ аюулгүй хэмжилж байгаа ажил хөдөлгөөр хэмжилж байгаа юм шиг байна. Дээгүүрээ дэмж асгах шаардлагатай. Боогөрөө болов. Тэгээд дандаа төөсч юм. Одоо юу яаж байгаа вэ? За одоо ирээ. Энэ донтгийн одоо чийлж хэлнэ манай. Чийл. Энийг гурдаа нэртэй. Энийг өргөн гэж хэлнэ. Өрг. Хоёртлээ. Тэгээд ингээд нэг шилжүүлээд одоо энэс за одоо яг татдаг. Зөв одоо ингээд татна. Яа ингээд чил. Одоо ингэ юм тий. Яа. Одоо энэс татна. Энэ гэр дотор байгаа хүн хамгийн гол юм биш үү? За би энэ зөвхөн гошгүй энэ татчих байгаа байхгүй. Тэгээд цаана одоо ингээд татаад иргүүлээд байх юм. Татаад иргүүлээд юм. Энэ нөгөө угаасаа ирчин хүчтэй учраас энэ дээр юу яа. За дээ яриад байгаа. Тэгээд одоо энэ сүүл гэж орчихно. Одоо нөгөө ирчсэн хэсэг шүү дээ. Энэ одоо сүүлгээд энийг бас хүн өшгөн. Бас ирчлээ. Одоо хүн татаад цаана ирслээс ирээ гэдэг шүү дээ. Одоо ингэ авч хийж байна. Одоо энэ
Одоо нөгөө ичнүүд ийм болоод очиж байгаа. Тийм байх. Тохиом бол бас нэгэндээ мачилдана гэсэн үг. Өрхөн ингээд татвал зүгээр мачилдаагүй юм сайхан юу болно эндээс. Тэгш болно гэсэн үг. Энэ цаана татж байгаа хүмүүс сул жам өгөөж ирээд байна гэсэн үг. Нэг жиг дээрх юм бол дэс ерөнхийдөө жигд гарна гэсэн үг. Эс чимээс л жоохон чангал болж байна. Эс суулгаж байгаа одоо мунаархлаа хийж болно, гэрийн бишнэр хийж болно. Тэмээний ачлалын дэс хийж болно гэгээр. Янзрал юм хийн. Энэ гэрлийн үзүүрнээр нөгөө үзүүр нь ингээд гараад ирж байгаа. Энэ одоо ингээд бэлэн болоод гараад ирж байгаа. Одоо ингээд бэлэн болоод. За энэ одоо та нөгөө чинь эргүүлээд байна уу? Юу яг ингэж ирсэн. Ирчимхэ дагуу. Тэр нь яд юм. Суулгахгүй. Энэ дэсээр нэгсээ чангалж ийн гэсэн. Хоёрдугаар тэр нөгөө тачаа хүн ба штэ. Тэрэнд нөгөө ирчим хөргөж яана. Ингэж буруу өргөх юм бол ингээд ирчим харин тайлж. Тайлраад ингээд султаа өчг. Одоо сүүл гэж хэлдэг. Сүүл сайн мушгил гэдэг одоо хөгчдөө ирээд гэдэг. Тэгэхээр сүүл сайн мушг гэдэг байсан. Нөгөө багаас бата ч үсчээвсэн. Энэ жишээ хүний хүч бүлтээ хийдэг юу вэ шүү те? Энэ дээр нэг жинхэнэ нөгөө стал ирчүүд нээдэг. Өөрийн төрийн ажил гэдэгтэй адилхан юм. Нэгдэж ажил одоо олгуулаа хийдэг ажил. За ингэ гараад ирж байна. Энэ араа. Ийм бүх. Энэ одоо баг машин татвар тасрахгүй юм. Тасрахгүй. Энэ шин дээр бол ирнэ. Энэ машин дэлгээтэй. Бүхмөр сүмэн одоо бүгд арт түмэн маань одоо эртний сайхан уламжлалаа одоо ингээд одоо хүртэл одоо ингээрсэн энэ сайхан уламжлалаа одоо ингээд одоо хадгалсаар явна. За Монгол гэрийнхаа баруудлынхаа одоо хатвартай ханаараа одоо ингээд энэ гурван дээс ороод нэгсдээ нөгөө дотор нэг хүн одоо ингээд чаг татах юм шүү дээ тий. Тэр гол хүн эргүүлэх юм байна. Тэгэхээр нөгсөндөө дээсийг бол жигд тачих юм. Жигд тачих юм байна. Яг нэг юу литер байна. Тэгэнгүүт тэндээс нь буцаад энэ уяач ингээ гараад ирж байна тий. Энэ одоо ингээд юм хэдэн метр вэ? Энэ багцаар нэг 20 метр байгаа. 20 байна тий. Тэгэнгүүт энэ хэдийн хил одоо дийл үү? Энэ дийл вэ? Адууны дийл. Тэгэхээр одоо хэдийн хил дийл болсон гэсэн үг. Өшөө. Юу л 3 км ордог лөө. 3500 20 метр болж ш. 20 метр болж тий. 3500 одоо адууны 500 юм. Тэгээд нөгөө чинь бас бүтээл бол арай юу орно. Тийм тажир дийл бол арай илүү орно. Тэгээд 3-аас 3 кг 500 хооронд л. Уран сайхан хөлбөрч алдсан юм байна. За одоо ингэ дуусч байна уу? Одоо дуусч. Зас нэлээд л одоо юу болд юм байна тий. За энэ одоо яадаг гэвэл төгсгөл нь одоо яг байна. Урт богн гарууд бас шээр юм. Энийг одоо хэл гэж нэрлэв. За энэ хоёроос богн байх. Өргөн хоёр одоо эрүү гэж ярина. Бид нэр эрүүт хэллэгэр өргөн гэж. Ер хэл одоо урт юм богн байлаа одоо яаж бид хэлдэг. Богн байлаа. Аян хоёроос эрүүнээс урт гарч хэл амтаа болно. Одоо боддог байх тий. Бэлгэж бас нэг дам байна. Бас дөрөвдөд гэж одоо бэлж. Багтны өчний гэлтэй. Сондрог бас ингэ чангалаад байна шүү дээ. Чангалаад яваад. Энэ чангалт тусмаа тэр ирчтэй орно.